Луврын музей нь Францын нийслэл Парис хотноо Сенан бүрний баруун эрэгт Риволи гудамжинд байрладаг түүхэн бахархалт газруудын нэг юм. Энэхүү музей нь Францын урлаг соёлын өвийг хадгалж, дэлхийд даяар аялж яваа сая жуулчдын үзэх дуртай газар болсон байна. 2018 онд нийт 10 сая гаруй хүн зочилж дээд амжилт тогтоож байжээ. Лувр нь анх 12 дугаар зууны сүүл үед хааны ордон байсан бөгөөд 1793 онд Францын хувьсгалын дараа музей болгон нийсэн байна. Луврын барилга нь Ренессанс, Барокко, неоклассик болон орчин үеийн архитектурын холимог загвартай бөгөөд өнөөдөр ч Парисын гол бэлэг тэмдэг болсон хэвээр байдаг байна. Лувр музей нь 380 мянга гаруй урлагийн бүтээлүүдийг хадгалдаг бөгөөд эдгээрээс 35 мянга нь байнга байрладаг. Үзмэрүүд нь эртний соёл иргэншлээс эхлээд орчин үеийн урлаг хүртэлх өргөн хүрээг хамардаг байна. Алдартай бүтээлүүдээс дурдвал Леонардо да Винчигийн Мона Лизагийн хөрөг буюу дэлхийн хамгийн алдартай зураг, Милос Венус болох эртний Грекийн алдартай баримл, Грекчүүдийн ялалтыг тэмдэглэсэн баримл болох Самотракийн ялалтын бурхан гэх мэт алдартай бүтээлүүд байдаг. Цагийн хуваарийн хувьд гэвэл ихэнхдээ мягмар гарагт амардаг бөгөөд 9-өөс 18 цагийн хооронд нээлттэй байдаг байна. Цахим дасалбар захиалах нь уртараалаад зайлсхийхэд тустай. Мөн хөтөж ашигласнаар музейн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. Сүүлийн үед олимп болохтой холбоотой Луврын музейд хэд хэдэн шинжилгэүүдийг хийсэн байна. 2024 оны 1-р сараас эхлэн Луврын музейн тасалбарын үнийг 17 еврогоос 22 евро болгон өсгсөн байна. Энэхүү өсөлт нь музейн үйл ажиллагааны зардлыг нөхөх, үнэгүй нэвтрэх боломжийг тодорхой бүлгүүдэд олгох зорилготой юм. 2024 оны Парисын зуны олимпийн наадмын хүрээнд Олимпизм орчин үеийн бүтээл эртний өв нэртэй үзэсгэлэнг нээж байгаа бөгөөд үзэсгэлэнд анхны олимпийн марафон тэмцээний ялагч цом зэрэг түүхэн эзэлсийг дэлгэн харуулж байгаа ажээ. Жузеппе Арчимболдогийн 4 улирал цувралын бүтээлүүдийг сэргээн засварлаж 8 сарын дараа дахин үзэсгэлэнд гаргажээ. Энэхүү сэргээн засварлалт нь бүтээлүүдийн өнгөний чанарыг сайжруулж, илүү тод өнгөлөг болгосон бөгөөд музейн дотоод засалд шинжилэлтүүдийг хийсэн байна. Эдгээр шинэ үйл явдлууд болон өөрчлөлтүүд нь Луврын музейг илүү сонирхолтой, үзүүштэй болгох зорилготой юм.